кино эзэн суугтаан тавтай барил. Өнөөдөр та бүхэндээ 2012 онд нээлттэй хийсэн Battleship байлдааны хөл онгоц нэртэй гоё киног ярьж өгөх болно. Туглан сууж таалан болгоно. Тасархай кино шүү басна. Нэгэн асар том плот олон улсын хамтын ажиллагааны зорилгоор цугласан боловч гинт нэгэн үл мэддэг сансрын бид тэдний эргэн тойронд тусгаарлалтын бүс үүсгэж халдаж эхлэхэд тэд өөрсдийгөө орхинд орсон мэт байдлыг мэдрэх болно. 2005 онд Эрдэмтэд дэлхийн уур амьсгалтай бараг адилхан нэгэн алслагдсан гаригийг нээжээ. 2006 онд НАСА буюу үндэсний нисэх сансар судалгааны агентлаг хаваан арлууд дахь радио дамжуулах станцаа ашиглан тэрхүү гарагт дохио илгээж даруухнаар гараг хэмээн нэрлсэн тэнд амьдрал оршин байж болцшгүй гэж таамаглаж байв. Хүн төрөлхтөн зөвхөн буцах дохио төдийгүй харь гарагийн оршин тогтнох байдлыг хүлээн авахыг хизээж хүлээж байгаагүй юм. Уг захиасыг хүлээн авсны дараа алс хоолын эгц гарагийн оюунлаг оршин суугчид дэлхий рүү хөлөг онгоцуудыг илгээж тэдний үүрэг нь найрамдал биш харин тагнуул ба дайн байв. Эрдэмтэд газар нээлтийн нээлтүүдийг хийж байхад Хоппер ах дүүнаар амьдралыг сайхан өнгөрүүлж байв. Том ах Стон бол сэрүүн толгойтой, стратегийн сэтгэлгээтэй далайчин харин Алекс бол ердийн болгоомжгүй золгүй явдал үүсгэгч залхуу хүн юм. Түүнийг өнөөдөр сонирхож буй цорын ганц зүйл бол төрсөн өдрийн баяр бөгөөд тэр Белоны оронд бааранд нэгэн үзэсгэлэнтэй шаргал үстэй бүсгүйг хүсэж байна. Түүнтэй уулзсны дараа Алекс түүний хүссэн хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэж амлдаг. Түүнийг дахианы бурито хүсэж байгааг мэдээд тэр туйлын арга хэмжээ авахар шийднэ. Гудамжны нөгөө талын дэлгүүр түүний нүдэн дээр хаагдах боловч энэ нь зөрөгт баатрыг зогсоож чадахгүй. Тэр дээвэр дээр авирч дотор шагарч орж эргэн тойрныхоо бүх зүйлийг бод цохиж зөвхөн түүний хүслийг биелүүлэхийн тулд хичээнэ. Ирж буй цагдаа нар цахилгаан бууж түүнийг зовж чадахгүй. Учир нь үгэндээ хүрхэн түүний хувьд нэр төрийн асуудал юм. Стон Алексийг засах шийдвэртэйгээр дүүдээ түүнийг тэнгисийн цэргийн албанд авч байгаагаа мэдэгдэнэ. 2012 онд Номхон далайд хаваан арлуудын ойролцоо Аз Номхон далайн орнуудын олон улсын томоохон тэнгисийн цэргийн дасгал эхэлжээ. Үүнд хэдэн 10,000 цэрэг ба далайчид хэдэн зуун хөлөг онгоц, мянган сүнөөрч онгоц оролцож бодит аюул занал учрах үед зохицуулалттай ажиллах дадлага хийдэг. Энэ нь зөвхөн ноцтой тактикийн ажиллагааны тухай бус, харин хамгийн хүчирхэг үндэсний цолны төлөөх жижиг тулаануудын тухай юм. Үүнд хөл бөмбөг багтах бөгөөд өөр улсууд цомын төлөө өрсөлддөг. Импровизацийн аваргын төгсгөлд Америкийн нэгдсэн улс ба Японы үндэсний шигшээ багууд нүүр тулдаг. Алекс бол багийн ахлагч бөгөөд тоглогчдоо урамшуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Түүний ах Стон хаалгачийн байрлалыг эзэлсэн боловч 2 гоол оруулж өгснөөр үнэтэй алдаа гаргадаг. Сөрөг довтлох гэж оролдохдоо Алекс 1 гоол оруулдаг боловч цаг бараг дуусч байдаг. Өөр нэг зөрөгтэй довтлохыг эхлүүлэн тэр тоглолтыг тэнцээнд хүргэж нэмэлт цаг гаргахыг оролддог боловч ахлагч юг наахта хэрцгий зөрчил гаргаж өрсөлдөгчийнхөө нүүр рүү өшөөлдөг. Шүүгч Японы эсрэг торгуулийн цохилтыг томилдог бөгөөд Алекс үнийг гүйцэтгэхээр сайн дураараа явдаг. Стон энэ нь сайн санаа гэдэгт итгэлгүй байгаа нь дүүн тарих дөрвөлтөй сэжиглэгдэж байгаатай холбоотой боловч Алекс цохилтыг өөр хүнд ч өгөхөөс татгалзаж уурандаа бүх хүчээ цохилтонд хийнэ. Тэр алдаж үр дүнд нь Америкийн нэгдсэн улсын баг төгсгөлийн тоглолтод ялагддаг. Жижиг бэрхшээлүүд Алексийг маш их урам хугардаг боловч тэр төвчээртэй зан чанартай. Тэр дур булаам самантад өөрийгөө хайрлуулснаар хамгийн агуу ялалтаа аль хэдийн байлтанд дагуулсан. Гэсэн хэдий ч тэр одоо түүний аав болох адмирал бөгөөд тэнгисийн цэргийн дасгалыг удирддаг хүний ажлыг авах ноцтой үүрэгтэй тулгарч байна. Үгээ дадлагжуулахдаа Алекс самантаг ихнэр болохын төлөө бүхнийг хийн гэж амладаг. Гэвч бодит байдал дээр тэр ярилцлагаа сайж имээдэг. Учир нь энэ бол зөвхөн түүний аав биш, мөн түүний дээд командлагч юм. Маргааш өглөө хосууд дасгалын нээлтэд зориулсан ёслолын үг хэлэх өдөрлөгт хоцорч ирсэн адмирал Теренсийн анхаарлыг тэр дорн татдаг. Үүнээс хэсэг хугацааны дараа түүний охин ааваасаа Алекст хэдхэн минут өгөхийг хүсдэг боловч тэр түнд дөхөж очихоос хэтэрхий айдаг. Ирээдүйн хадам аавтайгаа ярилцахын оронд Алекс нүрээ угаахаар жорлон руу чиглэдэг бөгөөд тэнд тэр нагатаатай тааралддаг. Хөл бөмбөгийн талбайд ихэлсэн зөрчилдөөнийг дуусгахаар шийдэн Алекс Японы ахлагчийг нудрагаараа довтолдог. Удалгүй хоёул адмиралийн өмнө зогсож юу болсныг эвдүүгүй мэдээлж нүүрэн дээр хөхөрсөн хэсгийг нойтон шалан дээр санамсаргүй гулсантай холбон тайлбарладаг. Тэрэн сохинтойгоо ярилцахаар Алекстэй ганцаараа үлдэхийг хүснэ. Алекс сэтгэлээ хүлээх эсвэл амьдралаа самандтай холбох санаатайгаа хүлээн зөвшөөрч чаддгүй нь адмиралийн урам хугарлыг улам гүнзгийрүүлдэг. Тэр Алексийг зөрөгтэй хүн боловч дотроосоо хоосон хариуцлага хүлээх чадваргүй гэж хардаг.
Том ахаасаа ялгаатай нь тэр эргэн тойрныхондоо муу үлгэр дуурайл болдог бөгөөд энэ дасгал нь түүний хувьд сүүлжих байх болно. Хэдэн цагийн дараа байлдааны хөлөг онгоцны бүлэг хамтарсан сургуультад номхон даалаа руу чиглэнэ. Алекс бол Джон Пол Джонс эсминец дээр тэслэгч бөгөөд тактикийн офицер бол түүний том ах бол Симпсон эсминецийн командлах офицер юм. Яаралтай уулзахыг шаардаж Стоунд үгээ халах болцсошгүйг анхааруулдаг. Тэр нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй бөгөөд Алекс түүний итгэлийг зөвтгөж чадаагүйд тэр сэтгэлээр унсан байдаг. Томилогдсон байлдааны сургуулийн бүсэд орохын өмнөөс Алекс Саманта руу залгадаг. Тэр удахгүй халах болцсошгүйг дуртахад зүрхлэхгүйж сүүлийн үеийн хийсэн бүх тэнэг үйлдэлийнхээ төлөө түүнээс уучлал гуйдаг. Яг тэр үед сансарт ямар нэгэн хачин зүйл тохиолдож эхэлдэг. Дохооны гэрэлт цамхгийн хөтөлбөрийн дарга хид хідэн биед дэлхийд ойртож байгаа мэдээг хүлээн авдаг. Энэ нь солир эсвэл санамсаргүй сансрын хог хаягдал биш, харин бүрэлдэхүүндээ хөдөлж буй 5 хөлөг онгоц юм. НАСА буюу үндэсний нисэх сансар судалгааны агентлаг болон бусад агентлагуудтай холбогдсны дараа доктор Ногради болон түүний туслах Кал буюу Хавайн станцад ажилладаг хүн 6 жилийн өмнө дохиог хүлээн авсан гаргийн зочид гэдгийг ойлгодог. Тэдний санаа зорилго тодорхойгүй тул болцсошгүй аюул занал хийлэлд бэлтгэж эхлэх шаардлагатай. Дэлхий рүү явах замдаа харь гаригийн харилцааны хөлөг дэлхийн тойрог замын хиймэл дагуулуудын нэгтээ мөргөлдөж дэлбэрдэг. Хэдэн минутын дараа 4 биет номхон далайн ус руу одоо явагдаж буй тэнгисийн цэргийн дасгалын талбай нь ойролцоо өсрөн ордог. Дэлбэрсэн хөлөг онгоц дэлхий рүү хилтерхиинүүдээр унаж олон газрын хэсгүүдэд тархсны дотор Герман, Шотланд, Австрали зэрэг орнууд багтана. Хамгийн их сүрэл Гонконгт тохиолдож бүхэл бүтэн барилгууд шүдэнцний хайрцаг мэт нуран унаж 25 мянган хүн энэ гамшигт амиа алддаг. Олон агентлагийн удирдагчдын яаралтай хурал хурдан шуурхай сэтгэл хөдлөмж дүгнэлтэд хүрдэг. Энэ бол харь гаригийн довтлогоо боловч жинхэнэ зорилго нь тодорхойгүй хэвээр байна. Хог хаягдлын химийн шинжилгээ нь Лоренци болон Уиллих системд байхгүй бусад элементүүд байгааг илрүүлдэг. Тэрхүү нээлт нь болцсошгүй дайсны талаас тодорхой технологийн давуу талыг илтгэж, яаралтай цэргийн хариу арга хэмжээ авахыг зайлшгүй шаарддаг. Үүнээс хэсэг хугацааны дараа адмирал Терренс үлдсэн хөлөг онгоцууд буусан газрууд руу хид хідэн эсминец илгээх тушаал авдаг. Тэдгээрийн дотор Алексийн хөлөг болох Джон Пол Джонс, Стооны удирдлагад ор Симпсон эсминец, Нахта ахлагчийн удирдсан Японы өөртөө хамгаалах хүчний Меко эсминец байна. Тэд осолдсон координатууд руу ойртоход ахлагчид ердийн байлдааны хөлөг онгоцуудтай ямар ч төстэй байдалгүй хачин бүтэц хэлбэрүүдийг ажилладаг. Чухал мэдээлэл дутмаг тэд энэ нь дасгалын нэг хэсэг хэвээр байна гэж таамаглаж, өөрсдийн өмнө өрнөж буй бодит аюулыг мэддэггүй. Объектууд газрын зураг эсвэл радарын дэлгэцээр харагдахгүй тул жижиг тагнуулын баг илгээх шийдвэр гаргадаг. Алекс тэдний дунд байх бөгөөд харь гаригийн хөлөг онгоцонд хөл тавьсан анхны хүн болдог. Бүтцийг нь шалгаж байхдаа тэр түүний ханны нэгэнд хүрч богино холболт үүсгэж, хүчтэйгээр түүнийг буцаж ус руу шиддэг. Үүний дараа шууд харь гаригийнх нь нэвтэршгүй хүчний бөмбөгөр байрлуулдаг. Адмирал хүчээр нэвтрхийг тушаасан боловч цөнөөгч онгоцуудын нэг оролдлогын үеэр осолддог. Харь гаригийн хөлөг онгоцууд бөмбөгрийг харилцааны дохойг дарж, ойролцоо харлуудыг оролцуулан хүрээлэн буй нутаг дэвсгэрийг тусгаарлахад ашигладаг. Нөхцөл байдал өрнөж буйг харж, Стоун өмнө усан дор байсан 3 харь гаригийн түүнөр хамгаалалтын хэрэгсэлтэй холбоо тогтоох оролдлогоор дууд дохой дамжуулахыг тушаадаг. Харь гаригийн нисэх төхөөрөмжүүд дохойг дууны зэвсэг ашиглах оролдлого гэж тайлбарлаж, хариу үйлдэл үзүүлдэг. Үүний үр дүнд үүссэн дууны долгион хүчтэй байж, эсминецүүдэд бага зэргийн гэмтэл учруулдаг. Симпсон хөлгийн багийнхан цочирдсан боловч ялагдаагүй, хариу үйлдэлээ эрчимжүүлэхэд бэлэн байна. Джон Пол Джонс анхны байлдаанд оролцож, түүнүүрийн нэг рүү хид хідэн удаа буудаж байна. Ойртож буй бүрхүүлүүдээс зайлсхийхдээ харь гаригийн нисэх төхөөрөмж хурдан буудах минометийн батарейтай төстэй зэвсгээр хариу үйлдэл үзүүлдэг. Эсминец агаарын довтлогооноос хамгаалах системээ идэвхжүүлж, ихэнх сумдыг агаарт таслан зогсоодог боловч нэг нь ахлагчийн гүүрний ойролцоо бууж, дэлбэрэлт нь хөлөг онгоцон дээрх бүх ахлах офицеруудыг амь өргөдүүлдэг. Сүрлийг үдсэн Стоун яаралтай арга хэмжээ авахыг тушааж, өөрийн багийнханд харь гаригийнхан дээр гал нээхийг зарлаглана. Тэдний бүрхүүлүүд гэмтэл учруулж чаддаггүй бөгөөд хариуд нь хид хідэн дайсны сумнууд тэдний хөлөг онгоцыг цохиж, улам бүр сүрэл учруулдаг. Ахаа хамгаалах гэж оролдож, Стоун багийнхнаа галсаар дайснуудын анхаарлыг өөртөө татахыг тушаадаг. Тэд үүнийг дагаж хийх мөчид тэдний эсминец тасралтгүй минометийн цохилтонд өртдөг. Хэдэн 10 бүрхүүл хөлгийн их биед суулгадаж, хэдхэн секундын дараа аимшигт дэлбэрэлт хөлөг онгоцыг хэсэг хэсгээр нь урж, хөлөг онгоц болон түн дээр хүн бүрийг уршуулдаг. Ахыгаа аврах гэж оролцсоор уххийг харж, Алекс буцаж хөлөг онгоцонд гарч, бүрэн байдлын тайланг шаарддаг.
бүх ахлах удирдлага амь үрэгцнийг мэдээд тэр командлыг өөртөө авах бөгөөд яаралтай довтлохыг тушаадаг. Жон Пол Жонс урагш давшдаг боловч Японы хөлөг дайсны галыг татахаар шийдэж хид хідэн нарийн буудлага хийдэг. Дугаар 1 бай болж Миккол дээр ирж буй уурхайнууд асгаруулж байна. Хид хідэн урд талын их бууны цамхгийн ойролцоо тусч үлсэн дэлбэрэлт нь эсминецийг хоёр хуваадаг. Алекс ухрахаас татгалзаж тэд бүгд өгсөн ч гэсэн тулалдааныг дуусгахыг хүсдэг боловч түүний багийнхан дахин бодож амьд үлдсэн хүмүүсийг аварч байхыг түүнээс гуйдаг. Хүн бүрийн гайхширлыг төрүүлэхэд тэд Японы далайчдыг аврахын тулд ирэхэд харь гаригийн түүнүүр довтолдоггүй, харин хүлээж байгаа мэт хөдөлгөөнгүй үлддэг. Номхон далайд болсон алга дуусмагц харь гаригийн их хөлөг ойролцоох арлуудын нэг рүү хид хідэн жижиглэн бутлах дронуудыг байрлуулдаг. Дрон бүрэн замыг нь огтолж буй бүх зүйлийг зүсэх чадвартай тоошгүй олон хэд бат бөх ирнүүдээс бүрддэг. Дэвшилтэд таних системээр тоноглогдсон тэд наривчлан цохихаасаа өмнө байг шинжилдэг. Хид хідэн дрон нисдэг тэрэгний хамт цэргийн баазыг бод устгадаг. Өөр нэг нь хотын гол тээврийн зангилааг устгаж харь гаригийн довтлогоог ницаах нэмэлт хүчийг ирэхээс сэргийлдэг. Үүнтэй зэрэгцэн дронууд ямар ч аюул учруулахгүй энгийн иргэдийг зориуд гэмтээхээс зайлсхийдэг. Тэд зэвсэггүй хүмүүс тэр байтугай хүүхдүүдийн өмнө харагдахаар зогсож шаардлагагүй хохирол учруулах санаатай байгаагүй. Энэ хооронд багийнхан хөлөг онгоцныхоо тавцан дээр нэг харь гаригийн хүнийг нээсэн. Алекс биеийг шалгаж тэдэнтэй хэрхэн тэмцэхээ ойлгохын тулд үзэгдэл рүү яардаг. Харь гаригийнхан тэдний бат бөх байдал болон хүчийг нэмэгдүүлдэг асар том металл хувцастай. Нагата Алекс нар дуулгаа тайлах гэж зовж хүнийхэнтэй баг зэрэг төстэй шин чанартай антропоморф амьтныг илчилдэг. Үүнийг шалгаж байхдаа Алекс амьтны нүд рүү гарч идэнгээр гэрэлтүүлэх боловч энэ нь үхээгүй харин зүгээр л ухаан алдсан гэдгийг ойлгодог. Гинэт ухаан орж ирэхэд харь гаригийн дайчин багийнхныг довтолж тэднийг алахыг оролддог. Нэг мөчөд хүчтэй цохилт нь хажуугийн ханны нэгийг хэмхэлдэг. Илүү олон харь гаригийнхан хөлөг онгоцонд суурин шархацсан нөхрөө буцаан аваад хурдан ухардаг. Тулгарсны дараа Алекс энэ нь хөлөг онгоцон дээрх цорын ганц харь гаригийнхан биш гэдгийг ойлгодог. Тэр эсминецийн тавцан бүрийг тэр дорн шалгалт хийхийг тушааж байлдагчдаа таарсан дайсныг устгахыг зарлаглана. Жижиг багуудад хуваагдаж тэд периметрийг хамгаалж өөр нэг харь гаригийн хүнийг байрлуулна. Энэ нь техникийн тасалгаа руу яарч харилцааны систем болон зэвсгийг устгахыг зорж байна. Нэг зөрөгтэй далайчин үүнийг зогсоохыг оролддог бөгөөд удалгүй Алекс ба түүний дэслэгч Уилс тулалдаанд нэгддэг. Харь гаригийн анхаарлыг өөртөө татахдаа Алекс Уилсэд бууны ард байрлаж галахад бэлэн байхыг зааварладаг. Тэр дайсныг санаатайгаар өрхөнд татан оруулдаг бөгөөд төгс мөчөд буудагч шууд толгой руу нэг наривчлалтай цохилт өгдөг. Удаан хүрэхгүй байна. Хөлөг онгоцноос илүү капсултай төстэй өөр нэг жижиг харь гаригийн нисэх төхөөрөмж хаваан арлуудын нэг рүү чиглэдэг. Энэ нь харилцааны хиймэл дагуулын станцын ойролцоо газарддаг бөгөөд хэдхэн агшны дараа хид хідэн харь гаригийнхан гарч ирдэг. Станцнд тэдний зорилго байгаа нь тодорхой бөгөөд энэ нь тэнд ажилладаг физик хэмт Саманта болон түүний өвчтөн Майк буюу улсдаа үйлчлэхийг хүсэж байдаг хөгжлийн бэрхшээлтэй дайны ахмад хурдан ойлгодог. Энэ бол довтлогоо гэдгийг ойлгож хүн бүр өөрийн үүргээ биелүүлэх ёстой тул тэд шерифийн анхааруулгыг үл тоомсорлож аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэхээс татгалздаг. Цагдаа нар толгод дээш хөдлөхөд харь гаригийнхан тэднийг болцшгүй аюул гэж довтолж хэрцгийгээр устгадаг. Майк Саманта нар уулын дээш гарч харь гаригийн дайсны сүтгэгч хүчийг биеэр үздэг. Тэд харилцааны станцад хүрэх ёстойгоо ойлгож хос нь ингэрт уулын доош орхигдсон нөөц цагдаагийн сав машиныг ашиглахаар шийддэг. Үүний тулд Саманта хаасайгүй харь гаригийнхан байгаач түлхүүр хулгайлах хэрэгтэй болдог. Аз болоход тэр зөвхөн нуугдаад зогсохгүй даалгавраа биелүүлж чаддаг. Тэд тээврийн хэрэгсэл рүү буцахдаа амьд боловч сэтгэлээр унсан калтай тааралддаг. Тэд гуруула харь гаригийнхан энд санамсаргүй ирээгүй гэдгийг хурдан ойлгодог. Тэдний үүрэг бол өөрсдийн гэр гаригтай холбогдохын тулд хүний харилцааны цамхуудыг ашиглан дохиог бий болгох явдал юм. Тэд бүрэн хэмжээний довтлогоо болон дэлхийг бүрэн байлдан дагуулах нэмэлт хүч дуудах захиасыг дамжуулахыг зорж байна. Майк үүнийг зогсоохын тулд өөрийгөө золиослоход бэлэн байна. Гэхдээ Саманта илүү үр дүнтэй аюулгүй төлөвлөгөө боловсруулахыг шаарддаг. Яг тэр үед Америкийн нэгдсэн улс болон бусад орны удирдлага ижилт үнэлтэд хүрдэг. Тэдний зорилго бол харилцааны цамхуудыг устгах боловч тэдгээр нь энергийн бөмбөгөр хамгаалагдсан арал дээр байрладаг. Периметрийн доторх эсминецүүд л үүнийг эвдэх чадвартай хүчин юм. Гэсэн хэдий ч адмирал 3 хөлөг онгоцны хувь заяаны талаар ямар ч мэдээлэлгүй байна. Ахлагч нагада Алекс нар харь гаригийнхан тэднийг харж чадахгүй бөгөөд тэднийг аюул занал гэж үзэхгүй гэдгийг ойлгодог. Өөрөөр хэлбэл тэд аль хэдийн үхсэн байх байсан.
Тэд бүтээх систем, мэдрэгч, навигацийн хэрэгслүүдийг ашиглаж чадахгүй. Учир нь дайсан тэдгээр тохиог илрүүлж эхний цохилт хүрч амжихгүй байхад сөрөг довтлогоог эхлүүлэх байсан. Нагаад дэлхийн 2 дугаар дайны үед Японы хөлөг онгоцууд хэрэглэж байсан хуучин боловч үр дүнтэй тактикийг санал болгодог. Харлага илрүүлэхийн тулд тэд цунамийн анхааруулах хөвөх системийн мэдээлэлд найдаж болно. Энэ ухаалаг тойруу замыг ашиглан тэд дайсны яг байршлыг илрүүлдэг цэг дөрвөлжин хэлбэрээр тэмдэглэгдсэн проекцийн газрын зургийг бүтээдэг. Зохион байгуулалт нь байлдааны хөлөг онгоцны самбар тоглоомтой төстэй бөгөөд зорилго нь координатыг тодорхойлж цохилт өгөх явдал юм. Болгоомжтой шинжилгээ нь хөлөг онгоцны нэгийн байршлыг илрүүлэх боломжийг олгодог боловч энэ нь байнгын хөдөлгөөнд байдаг тул дайсны түүнээр тооцоолсон секторт хизээ хүрэхийг тэд таамаглахад хүргэдэг. Тооцоололоор ажиллаж нагада Алекс нар томооог буужингуудыг томилогдсон дөрвөлжин рүү харахыг тушааж гэхдээ тэд алддаг. Хид хідэн дайсны бүрхүүлүүд даруй хариуд нь ирдэг боловч тэдний хөлөг хурдан маневр хийж зүүнод усанд хор хөнөөлгүүд илбэрэхэд хангалттай хол ухардаг. Хүчин чармаалтаа үргэлжлүүлж командлагчид зэрэгэлдэх секторт 2 дахь цохилтыг тушаасан боловч дахин амжилтад хүрэхгүй. 2 дайсны түүнээр зүрхэн довтлогооноос зайлсхийхээс гадна буцаан галахад бэлдэж байхдаа удаанаар урагшлан явж байна. Хугацаа болон траекторийг наривчлалтай тооцоолж нагад дахин нэг цохилтыг тушаадаг. Энэ удаад ажиллагаа төгс байж тэд 2 түүнүүрийг амжилттай устгадаг. Энэ хооронд Саманта, Майк, Кал нар хурдан ажиллах хэрэгтэйгээ ойлгодог. Хамгийн сайн сонголт бол эсминцүүдийн нэгтэй холбогдож харилцааны цамхууд руу буужингийн цохилт хийх хүсэлт гаргах юм. Тэдний хувьд аз болоход Кеплер дохиод амжуулах нь өдөрт 1 л удаа өглөөний 9 цагийн орчинд боломжтой бөгөөд тэдэнд тэрхүү хугацаанд 4 цаг байна. Хөлөг онгоцонд хүрэхийн тулд Кал нууцаар бааз дээр орж хуучин харилцааны тоног төхөөрөмжийг хулгайлдаг. Тэнд байхдаа тэр харь гаригийнхны нэгтээ нүүр тулдаг. Амтан аймхаа эрдэмтнийг аюул занал гэж үзэхгүй, зүгтхийг зөвшөөрдөг. Кал, Саманта, Майк нар аюулгүй байршилд хүрмэгц тэд Алекс ба түүний багтай холбогдож чаддаг. Тэд байны яг координатыг өгч арал руу цохилт хийх яралтай шаардлагыг тайлбарладаг. Эсминец тэр даруй үүргээ биелүүлж чадахгүй, учир нь 3 дахь түүнүүр тэднийг ангуучилж эхэлдэг. Харь гаригийнхан өөрсдийн алдаанаас суралцсан тул тэдний хөлөг өөрчлөлт таамаглах боломжгүй хөдөлж буужингийн цохилтыг найдвартай болгох боломжгүй болгодог. Шууд нүүр туснаар амьд үлдэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгож Алекс дайсныг давж гарахаар шийддэг. Удаан хугацааны өмнө түүний албаны нэг нь харь гаригийн дуулах судалж тэдний нүдэнд могоон нүдтэй төстэй болохыг олж мэдсэн байна. Тэдний торлог бүрхөвчийн бүтэц ба дуулганы загварыг харгалзсан тэр харь гаригийнхан шууд нарны гэрлийг тэсвэрлэж чадахгүй гэж онолцсон. Энэхүү ойлголт нь багийнханд тактикийн давуу талыг өгч тулалдаанд бэлтгэх боломжийг олгодог. Шүрэн хад руу хөөхтөө эсминец нар мандах үед яг таарч толгоон довтлогоондоо байрладаг. Дайсны түүнүүр тэдний өмнө гарч ирэнгүүт нагада Алекс нар түүнүүрийн командлын тавцангийн өнгөтэй харагч шил рүү өндөр калибрийн мэрэгэн буужийн винтуудыг харуулж харь гаригийнхныг сохолдог. Багийнхан чадваргүй болсон үед эсминец хөлөг онгоцон дээрх бүх зэвсгээр гал нээж цаажилттай дайсны хөлөг онгоцыг хэсэг хэсгээр нь урдаг. Багийнхан баярлахын өмнөхөн харь гаригийн их хөлөг хид хідэн дрон харуулдаг. Тэд эсминцийг 2 хагасаар урдаг боловч аз болоход ихэнх далайчид амьд үлдэж хийлдэг салаар цугтдаг. Хөлөг онгоцны сүрлийг эргээс харж Майк, Саманта нар тэднийг аврах хинч ирэхгүй гэдгийг ойлгодог. Тэд өөрсдийн хүчээр үлдсэн байна. Дохиог сансар руу илгээхээс сэргийлэх цорын ганц арга бол дайсны харилцааны системийг гэмтэх явдал юм. Саманта сав машиныг дүнзэн түрэг болгон ашиглаж кабелүүдийг тасдах боловч тэр осолддог. Харь гаригийнхан тэднийг хүрээлж Майк түүнийг цухтаахын тулд золиослохоор сонгодог. Тэр харь гаригийн нэгтээ тулалдаж цохлохын тулд дуулгаач тайждаг. Хэсэг хугацаанд тэр ялагдах гэж байгаа мэт боловч аймхаа Кал эцэстээ зөргийгөө олж орж ирж Майк болон бүрхэнд орсон Саманта хоёрыг авардаг. Энэ хооронд амьд үлдсэн далайчид арал руу буцаж ирээд тулалдааныг үргэлжлүүлэхээр шийддэг. Энэ удаад Ануин Миссури хэмээн нэрлэгддэг. Одоо музей хэлбэрээр хадгалагдаж буй ашиглалтаас хасагдсан байлдааны хөлөг онгоцон дээр. Цэргийн дасгалд ирсэн Ахмад дайчид өвөрмөц удирдлага бүхий тэрхүү хөлөг онгоцыг ажилуулахад туслахыг зөвшөөрдөг. Удалгүй байлдааны хөлөг онгоц арал руу цохилт өгөх байрлал руу хөдөлдөг боловч харь гаригийн их хөлөг тэдний өмнө гарч ирээд довтлогоог зогсооход бэлэн болдог. Тэднийг аюул занал гэж үзээд их хөлөг минометийн гал гаргахад бэлддэг. Гинэт Алекс ямар нэгэн чухал зүйлийг ойлгодог. Харь гаригийн мэдрэгч нь тэдэн рүү чиглэсэн ачигдсан болон зорилтод зэвсгийг илрүүлдэг. Тэр бууг өөр тийш эргүүлэхийг тушааж харь гаригийнхныг галахаас сэргийлдэг. Тактик нь төвс ажиллаж ухаалаг хуурам мэхлэх маневр болдог.
Тэд ойртох тусам хөлөг онгоц зангуугаа хаяж хурдан эвдэж хөдөлгөөний дунд тэнхлэгээ эргүүлэх боломжийг олгодог. Өөр тийш эргүүлсэн буунууд одоо дайсан руу шууд харж зүйтгэвч нарийн цохилтыг хүргэдэг. Их хөлөг минометийн галын хариу үйлдэл үзүүлдэг боловч байлдааны хөлөг онгоц хэтэрхий том, хүнд хуягтай тул амархан живхгүй. Алекс багийнхан бүх боломжтой зэвсгийг ашиглан харь гаригийн эцсийн хөлөг онгоцыг устгаж улмаар энергийн бамбай нурдаг. Яг тэр үед арал дээрх харь гаригийнхан дохио дамжуулалтыг сэргээж чаддаг. Тэд дэлхийн бүрэн довтлогоог эхлүүлэх нэмэлт хүчийг дуудахын тулд гэр гаригтайгаа холбогдоход бэлэн байна. Гэхдээ Алекс ба түүний баг одоо ч зогсож байна. Гол буу гэмтсэн тул далайчдыг 500 кг-тэй бүрхүүлийг байранд нь гар хөлөөрч ирж тээвэрлэхэд хүргэдэг. Байлдааны хөлөг онгоц нь зөвхөн нэг л сум үлдсэн бөгөөд энэ нь магадгүй сүүлчийнх болох байх. Их хөлгийн үлдэгдлүүд тэднийг дуусгахын тулд өөр 3 даран аль хэдийн хар учрсан. Байлдааны хөлөг онгоц буудаж байна. Асар том сум арал руу буугаад үлдсэн харь гаригийнхныг төдийгүй харилцааны станцуудыг арчиж эцэст нь сансар руу дохио дамжихыг тасалдаг. Үүнтэй зэрэгцэн энергийн бамбай арилснаар цөнөөрч онгоцууд уг секторт нэвтэрч чаддаг. Дронгууд байлдааны хөлөг онгоцонд осолдохоос хэдхэн секундын өмнө холбоотны хүчнүүд тэднийг таслан зогсоож устгадаг. Хүн төрөлхтөн энэ дайнд ялалт байгуулж харь гаригийн довтлогооны эсрэг амжилттай өөрийгөө хамгаалдаг. Алекс эрэлхийг зориг гойдон баатарлаг байдлын төлөө мөнгөн одонгоор шагнагддаг. Майк мөн олон бусад далайчдын хамт медаль хүртдэг. Нурсан Стоунд дэлхийг хамгаалахын төлөө амиа золиоссонд тусгай хүндэтгэл үзүүлдэг. Ялалтыг тэмдэглэж байхдаа Алекс эцэст нь адмиралаас эзлэлийг нь гуйж түүний зөвшөөрлийг авдаг. Энэ нь хамгийн муу нарт хоцорч дэлхий дахин аюулгүй байгаа мэт санагддаг. Гэвч Шотландын хаан ихтэй устгагдсан харилцааны хөлөг онгоцны нэг хилтерхий анзаарагдахгүй өнгөрчээ. Үүнийг зөвхөн нутаг нутгийн тосгоны оршин суугчид нээн илрүүлсэн бөгөөд тэд зүхтах капсулыг нээхээр шийддэг. Тэд үүнийг хийх мөчид аимшигт алдаа гаргаснаа ойлгодог. Дотор нь амьд харь гаригийнхан байгаа нь дайн дуусаагүй байж болцшгүй гэсэн үг юм. Энэ кино маань энэ түрээд өндөрлөж байна. За, таалагдсан биз дээ. Таалагдсан бол лайк болон сабскрайбераа дараарай. Гарч ирэх дугуй дээр дарчих. Тэгэл болоо. Түр баяртай. Энд гарч ирж байгаа логон дээр дараарай. Тэгээд сабскрайбер дарагдана. Дараагийн удаа бүр баавартай кино оруулах болно шүү.